Ард түзөө үзүүлж байна. Зохиолч Мөнхбаатар. Ээж. Өндөр хадны оройгоор өвлийн бодон тогтохоор муу ижигээ их боддог үлээ. За оологийн санаад сүн ахалсан зөөлөн гэрийг нь хүснэ. Хийцтэй цайнд тунсан бүрэнхий гурилны амттайг нь яана. Зуураад өгсөн тарга гамбир дээр түргсэн өрмөн хүртэл ээжийн гараас авсан л бол амттай гэж жигтэйхэн. Амтан хүнээс өвсөөгөө өмөрч өвд өрөөгүй харгалдаг болохоор ээжээс минь өөр үнэн ч хүн энэ харваад үгүй билээ. Хаврын сүүл сар нэг өдөр галууны сарсан савар голын сар зав орсонд хавжуулагдаад далавчаа дэвэн өвөн майгүй чарлаж байхад ээж үт хоёр ширэг сайр сэлгэн аргал дүүж явсан билээ. Агаар тэнгэр хийгээд ус мөрний эзэн хэмээх эрэгт алаг шувуу яаж яваад тэнд гацсныг мэдэхгүй юутайч ээж үт хоёр дөхөж ичээд аврах арга сэллээ. Боргосны саргаар мөчрийг сөдөх шахан дэвэх бор шаргал далавчийг нь хараад биелав нүрээ даран халгаж байв. Ээж мадхар савраар галуу халахлан ацанд уягдсан сарвнаас нь атгаад авлаа. Хөлтөн нарийн төмөр ороосолдоод өнөөх модонд нь тэглэрч уягдчихсан байлаа. Гол ус руу хог шидэж явдаг лойсон тэнэг хүмүүс байх юм а. Хөрх ижиг үрдний хөл тасрах нэ гэж ээж амандаа үлсээр тайлж тавлаа. Догшин шувуу бид хоёрын өрөөс тэрхийн хэсэгтээ сандуу мэндүү дугаар ганган үлдээ тэнгэрийн магнаг хаг яран одож үлээ. Тэр эрэх чөлөөтэй болжээ. Үүнийг ярихын учир хэмээвээс тэр авраас хойш ээж минь би өвдөж нэг л яларшиж өгөхгүй зүдсээр хот руу явсан билээ. Гурван хавар гурван намрыг тэсэн хүлээгээд хүүдээ ирсэнгүй. Нас 10 хүрч намхан нуруу минь даагны мундаанаас даваад явчихлаа. Гэтэл ээж минь алга. Сүүлдээ учрыг нь ойлгож томчууд надаас нэг юм нуугаад байсныг мэдлээ. Муу ээж минь хатгаагаа өндрүүлээд хот руу өглөөд явсныг бүгд түрхэн мэдэж байлаа. Тойлуугун дээр нар тусаж ээж минь зөрөг тодрох ихүүдийн турган агшинд би их дуртай. Авдрын өмнө сандал тавьж суучгаад ээжийнхэн зөрөгийг онцлон ширтэхдээ бараг ярьж хөрдөг байв. Хоргоо хэмжээртэй 22-ын торго нэмгэн саатай альчуур мөрөө дагуулж ингэр рүүгээ унагсан гөрмөл хар гизэг сэлдэн юутай зөхрөн дэгчин гэж. Ээж минь толгоогоо үл хэлийг гэлжээлсэлхэн төд мэдэг инээмхийлэн соожээ. Хаашаа л бол яг над руу ширтэх нь баярлаж гомдохын тулд үрсэн балчир сэтгэлийн минь битэг цагааг баг болов тайлна. Өнчин хүний илэг хар өндөр уулын өвөр хар гихчээр өөчн багаасаа хадуужш юмнаас дүжрэн том хүн шиг бодол дарагдан явдаг боллоо. Борол аваасаа нэг өдөр асуув. Ээж минь энд ч гисэн юм уу? Та юу нөө? Гэхэд тамхины утаа нь өнгөрч нөөг адал ирэв. Өвгөн аав тэр бүр тамхи татаад байдгүй л дээ. Сэтгэл зүрхэн догдолж баяр гомдлын туйл дээр ирэхээр хавтгаа тэмтчихэд эхэлдэг билээ. Энэ удаа мөн л ганцаа ойр ойрхон сэтгүүрдэн соруула хүчтэй зарснаа үгээ өтгөн цагаан утаагаараа алхлаад дуугарч өгсөнгүй. Тооны наран сүлэрсэн их удааны завсраар хөвшний үрчгэр хөөхнөр ил гарч нэг үед талдорж мандтай халилын орой шиг хүрлээн. Тэгж утаа шингэрлээ. Хэдэн үг унгав. Надад таарсан хариулт болов. Хүмүн чи одоо болтол ижигээ амт сэрүүн гэж бодож явдаг гэж юу? Лавн лам лодо жанцангийн мэрэг үнэн болж таарлаа. Өдий хүртэл сураггүй байна шүү дээ. Гэлээ. Үүнийг дуулаад бошоохон гэрээс гарав. Дээрээ сонголох тэнгэр хажуугаар сэндлэх салхины хатуу ханхрыг. Нулимс минь 100 булгийн ус шиг ундран сүүхий гуллын улыг норгохмод орсов. Чимээ амиа гаргаж цурхирч янгнүүлснэ мэдэхгүй юм. Муу ижигээ эргэж ирэхгүй үрд явсныг мэдээд ожиргүй их мэгшин бэрхэрлээ. Бууралаа араас гарч ирээд одоолгүй эргэж арсан санагдана. Ард нэг хүн харж байснаа гэрийн цаагуур орсон юмдаг. Ингээд муу ижийнхээ сургийг халгаж 3 жилийн дараа зүрхлэн асууж урам хугарсан муухай үгээр цэг хатгалаа.
Цармын бэлзуугаан намар биш хавар илүү бэрч хот айлын оройр иргэн живх бууцсан шигдэж хомоол дээр зөрөмлөн. Уулын сүдэр хүүшэлж уйлаад яхав тэ хөрмөн орж дулаац ингэх шиг харц мөргөн сүглэн. Хормоо аргал аваад гэр рүүгээ орлоо. Буурал ав буруу хараад хэвтээд өгчээ. Бодвол миний адил сэтгэлийн гүн харамсалдун яах учраа олохгүй байгаа бололтой. Би өөрийгөө зөнд нь орхиж өвгөн буурал авгаа тойглохоор халуун нормондоо аргал өрөөлөн хуурай бургас зэрглэн гал асаалаа. Данхта цагаа халаагаад буурал аваа дотоо. Аав нь халуун цай умар санагдаад байсан юм. Миний хүү хэдэн дуглаа зэлжгээд эвэгиндээ очоод ир тарагны хөрөнгө авчир гэлээ. Хавар зууны заагд ирсэн ч хавсар салхиг хөлж үргэсэн хэвээр өгөл цогсонд үнсгэр өдөр салхинд өвөр хормоос өгөгдөн морины уяан дээр ирлээ. Хүүдэн жавар сүрэг хавирга нэвт жиндүүлнэ. Хөгшин хэрийн нуруунд дээр үхийж явсаар 2 саагалтын хэртэ явжээ. Эвээ хүүдэндээ тосоод магнаа илэн орууллаа. Би таргны хөрөнгөө сураад араас нь эвээ ээж ирэхгүйгээр явчихсан юм уу гэж асуулаа. Буурал ээжийн минь холын хамаатан өрөвч нагаз минь намайг сүрхийн харснаа. Сурглаад чимээ алдарсан шүү дээ. Өдөөд ингээд би амьсгаадан. Лавн лам лодоо жансан ижийг эргэж ирэхгүй гэсэн юм уу? Гэлээ эвээ гараа сөдлөн орны ирмэг дээр авчираад духан дээр минь үнслээ. Сум аймгийн эмч нараа сураг тавиад хотын эмнэлэгт ижийг чинь өнгөрсөн байх гэсэн таамаг тавьсан. Тэгээд ч лувсын авдан цочин нуур голын савдгийг хэлгэнүүлсэн юм билээ. Ингэснэ шүүгшэр зөрхөн нос нулимсаа арчиж эхэллээ. Тэмээ гэр ширгөөхөд бид хоёр яаран гарч тэндээс би хөрөнгө аваад өгсөггүй буцлаа. Муу ижигээ санах ямар хэцүү вэ? Ээжтэй хүн үүнийг мэдэхгүй л болов. Өдрийн нар илчгүй байгаад гэгээ муутай мандаж шүнийн тэнгэр одгүй хийгээд сар гэртэ манхаана. Ихийнхэн мумиг үлгэх эргэцэн хэр ишин төрдөл адаргаж эхлэр уулын хирааг сэтэрдэл холын бараа ширтэн. Усан дээгүүр зайр догцонч зүлгэн дээгүүр цэцэг дэлгэрсэн ч ээж минь нүдэн тарагдаж хизээ давигдах эс мэдэх чанга хүлээсэнд оршсоор байна. Баглуур эдсэн тэмээ дүргэн тавирч адууны сүүл өвсөн толгой руу хатгаад ирэхлээр аян замын тухай бодогдсон. Хаврын гүнзэнгэр тэнгэрийг сөвлөн одмоор санагдана. Төв замбууланг тойроод ч хамаагүй ижигээ сурлан ганц насаа элтэл унц бие халтал яммаар. Байн шүүрс алдаж заримдаа бүр тэсхийн аргагүй байж чадна. Усны бургаанд суух сайхансан. Гэвч ээжгүй хүн ингэж суугаад жаргалыг үл амсмаа. Уулын оройд гарах сайхансан. Гэвч нулимстай нүдэнд холын бараа харагдахгүй. Цоог алаг дэлхий хүртэл төөрч буусан харийн газар шиг санагдана. Цоожлогдсон сэдвлийн цаана ижийн тухай олон таавар ногдох нь юутай адарамаатай бай. Үчиг хүн бодол үл давахгүй гэдэгч өнчин хүнд үнэндээ юм бүхэн хамаагүй санагдана. Нас 11 хүрлээ. Монгол хүн аливааг салан үздэггүй. Нийл цулаар нь нийлүүлж боддог болохоор буурал авийнхаа үгэнд баг багаар өндөж баруун хатавчны эсхий шиг хатавцаар л байлаа. Их үр хоёр цус мах хүйсүү холбоотой болохоор харин ч өөдрөг задбаатай явж ихийг үтээ гэж буурал ав байнга цахна. Ижийнхэн сүнсийг унтраах хэрэггүй гэхэд нь өөрийгөө намгаас татаж өндөр газрын улаан яргаа шиг асаж саглаж эхэллээ. Эр хүн нулимс ховортой явах хэрэгтэй. Ингээд аль болох ууг унгаа нуудаг болов. Өөрийгөө бүтээ хинч чамааг залгахгүй. Ингээд хэрэндэл бодол ширэн ямсыг дунгааж амьдралын зах зугаас асуулна гэж хүүхэд насаа баг багаар гисээр байлаа. Зэгс нуурын хөвөөр хон хариулан явхдаа галын сүргийг ажин аварсан шуул улсын амтан байлаач ээж бид хоёрыг зөвхөх учиргүй дээ гэсэн дэвс бодол бачир цээжийг минь цахан голоос гомдол хасаана. Сэрэмж адуу жил 2 зовх цагт хэрэг болно. Өнчин хүн өөрийн ирэхгүй зэмдэж чадна, зэвэнд чадна. Намрын ихэнх сар гараад сургууль руугаа явхаар юм хумаа зэхэж байв. Өөрийн гээгээ өрхний завсраар гээхэд гэнэт зэрснээ эргээд унтчихсан байлаа. Үнэн дээр нэгэн галуу шуу нисэн ирж алган дээр алтан үрэл унагчаад нислээгээ зүвлээд сэрсэн билээ. Салхинд үүд дэлгэгдсэн байсныг хараад босхоор зэхэн хүнжил дээрээ тэнийтэл сонолоо.
Бор тугал орж ирснээр бортогтой уснаас гүдгүд залгин үүдэнд шорж гэнтэл шихэд чи хөж гарчээ гэж хүнжил доороос мал өгөөд димгийл өндийлөө. Гадаа морьтой хүн бууж бууралав ханиах дуулдав. Үүдээр гарах гэтэл зуны цэцгээс уйлраад нүүрэнд наалдчих шиг боллоо. Ээж алгаар орж ирснээр миний толгойг дэврэн авлаа. Би өөрийгөө зүудэлж байна уу гэж бодоод арагшаа угарс хэлснийг яана. Миний хүү чинь яасан өндөр улаа вэ? Миний хүү ижигээ санаад сүйд болсноо. Гиснээ үү томер гэрэл гэдэл цангин үлэн хэнэлээ. Бууралав цүнх савтайг баруун хадавчанд өгсөөж даваад аав нь өглөөр тусаад аргамжаатай морь руугаа гэлтэрч явтал хэн мэдхүү явал их хүн хээр буугаад даллаж байна гэж бодлоо. Гэж авцалдаа муутай яриад галынхаа өмнө бөхрөн сов. Нулимс мэлбрэд ээж нэгэдэл нар мандаадал гал асаадал учиргүй сайхан өглөө эхэллээ. Ээжийн дээл үрчээж ганцхан шинхэн цоогоор оролдоор хүзүүгөө ороосон байж хуучин гутал хот хүрээний зовлон эмлэг дамжсан жим өгүүлвч би юугаа мэдэх вүлээ. Эмэг бэлцэг сэлдэн үгүй болсон ч царай нь гэрэлтэд үгээр хэлхэн аргагүй сайхан байлаа. Гарынхын уян уруулынхын зөөлөн 5 жилийн дэрдэг танхил насанд аваачна. Харцныхын хайлган сэтгэлийнхэн цайлганыг ахиж алдамгүй өөрийн ирэхгүй дотроо залбирч бурхан луга шүтэж суулаа. Ээж минь намайг удтал ширтэн хазар дээр минь ахин дахин үнсээд ээж нь бүрэн идэгсэн. Хотод 1 жил ажил хийгээд сүүлчийн шинжилгээг өглөө. Эмч гэр бүлдээ оч гэлээ. Ингэгчлэн ярихт нь үнэндээ зүүд биш байгаасаа гэж бодоод өөрийгөө чимгэж үзэв. Цүнх савтай юм шажигнан гар дээр чигэр боов тавигдан бууралав томхоо багуулан ээжийн харц намайг хайрлан ширтсэн сайхан өглөөг би юугаар шагнахаа мэдэхгүй байлаа. Муу ээж минь хүний газар гавганцаар өвчин өвөлтэй тэмцэлдэн амьдралын сайн муу бүхнийг үзэж надаас илүү зовж байжээ. Юмыг туудсан миний хувьд ижигээ бүхнээс илүү хайрлаж өв сургаал бүрийг нь дагаж ямагт бурхан мэд тахихаал бодоцсон. Олон сайхан үг гоёдхийн хэмэр зүгээр л хөндлөлөөр дутааж болохгүй юм шүү. Гэр инээд хөрөөр дүүрч нар тохоо илүү тосно. Намрын сэрүүн өглөө ээжтэй хүнд хичнээн урхан зөвлөн санагнав. Айсуу өвлөөс жаахгүй харин ч ингэр замаа задгаалan өндийн зээлэр дуулан дүүлмээр байчгүй. Уулын орой алтан, усны хөнгө мөнгөн, хөл хөнгөн сэтгэл дэврэн мөч сайхнаа. Үл мэдэх далдын хүлээс тайлагдан би эрх чөлөөтэй болжээ. Ээж болов орчлон ажээ. Төгсөв 2024 оны 7 сарын 14